За баярлалаа. Та бүхэнд бас өдрийн мэнд хүргэе. Тэг яг хуу өнөөдөр ингээд Монгол улсад болж байгаа үйл процессын яг хуу ганц нэг жижиг деталь руу орох юм бол бид нэр яриад дуусахгүй л та шүүмжлээд дуусахгүй үсэг рүү орох юм бол. Гэтэ энэ болж байгаа үйл процессыг бид нэр том зургаараа дүгнэлт хийх хэрэгтэй. Яг юу болоод байгаа юм бэ? Зөвхөн 2-3 намын хамтрал яригдаад байгаа юм уу? Энэ том зургаар нь бид нэр заавал нэг харж дүгнэлт хийх бас орон зай гэж харж байгаа. Тэгээ энэ хавар чинь бас маш өндөр зохион байгуулалттайгаар зөндөөлийн боллоо. Гэхдээ энэний ард ингээ яригдахгүй үлдчихгүй гэсэн нэг том сэдв байгаад байна л та. Олон 10 жил бид нэр бас хүсэж маш том хүлээлт байж байгаа арай гэж батлуулж авсан үндэсний баялагын сангийн тухай хууль хэрэгжээд яг баялагын хилцлүүд яваад эхэлсэн. Яг өнөөдрийн байдлаар нэг ч хилцэл нь эцлэгдэггүй, нэг ч хилцэл эцлэгдэггүй. Том зургаараа миний хувьд энэ дээр бас богинохон дүгнэлт хийчмээр. Энэ ганцхан Монгол улсад яваад байгаа зүйл биш ээ. Байгалийн баялагаас хэд хамааралтай орнууд олон байдаг. Тэн дээр явдаг хамгийн том толгойн хүчин яг өнөөдөр Монгол улсын улс төрийн процесс дээр болж байгаа үйл явц бол байгалийн баялагын шудраг хуульдыг бид нэр хийж чадахгүй, энэний ард гарч чадахгүй гэсэн тэмцэл явж байгаа. Цөөхөн гэдгэн бүлэглэл энэ байгалийн баялагаас орж ирж байгаа орлогон дээр эзэн сууж хяналтандаа байлгасаар байх уу? Эсвэл үндэсний баялагын сангаар дамжуулж орон сууц эрүүл мэнд орон боловсрол руу хөрөнгө оруулалтыг хийх тэр шуудыг бид нээж өгч чадахгүй. Энэ л асуулт шүү дээ. Яг өнөөдөр Монгол улсад болж байгаа, улс төрд болж байгаа процесс за би та нарт хэлье. Замб, Перу, Боливи, Нигер, Индонез бид бүхний сайн жишээ авдаг Чилед ч гэсэн яг болж исэн процессууд. Энэ дээр Why Nations Fail гэдэг улс орнуудын дороотлын шалтгаан гэдэг 2024 оны эдийн засгийн Нобелийн шагналд 2 хүний бичсэн ном бүгдийн тайлбарлаад өгсөн байна. Энийг бүгдээрээ уншаасаа гэж би хүсэж байна. Яг Монгол улсад явж байгаа энэ улс төр дээр явж байгаа процесс яаж баялагын сан дээр очиод гацдаг. Энэ орнууд дотор Папуа Нью-Гиней гэдэг нэг улс. Яг ерөнхий сайд нь баялагын сангаа байгуулад мөнгөжүүлж чадлах улс төрийн нөлөөнөөс болоод унжсэн ийм л асуудал. Тэгэхээр энэ том зургаараа бид нэр харж дүгнэлт хийж хэрсүү байж шийдвэр гаргахгүй бол өнөөдөр нэг жижигхэн деталь руу орох тоолондоо бид нэр төөрөгдүүлэх PR-ч хангалттай явал. Тэгэхээр том зургаар бид нэр өнөөдөр дүгнэх ёстой. Тийм учраас үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бид нэр 126 гишүүнтэй болсон шүү дээ. Ийм юмд автахгүй Батнайрамдал гишүүнд 1 минут өгье. яг л ийм улс төрийн тогтворгүй байдал дандаа үүсэхгүй. Эндээс хамгаалахын тулд бид нар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт орж 126 гишүүнтэй болсон. Тэгэхээр одоо таны манлайлж байгуулсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 126 гишүүнтэй болсон энэ одоо шинэ парламент маань 10 сар хүрэхгүй дахиад итгэл хүлээлгэх үгүй юу гэд ингээл яг сууж. Тэгэхээр энэ дээр та дүгнэлтээ хийх хэрэгтэй. Ард түмэнд бүгдээрээ харж байгаа. Нээлттэй ярих хэрэгтэй. Энэ нь буцаад дараагийн ийм асуудал гарахад протоколороо бүгдэнд нь үлдэх ёстой л гэж бодож байгаа. За асуултанд хариулт авч. Оюун сайд хариулт өгье. За хэдүүлээ бас ингээд яг бодтой үнийг ярьж чадахгүй л байна л да. Засгийн газрын хувьд алдаа бол энэ нөгөө том төслүүдийг арай хурдан явуулсан байна. Тэгээд том төслүүдэд явуулсан юм чи одоо арчсан нам их хэрэгтэй үгүй юу гэдэг ийм том асуудал босч ирсэн нууц биш үү? Шахсан хүмүүсийн одоо дийлэнх нь л тийм л юм ярьсан шүү дээ. Тийм учраас би бүрүүдэрж дараагийн асуултанд арчсан намын сайд нар маш сайн ажилласан. Маш сайн ажилласан. Би үнэхээр чин сэтгэлээсээ талархаж байгаа. Тийм ч учраас би нөгөө хамтарсан засгийн газар зөв гэдэг идеологи дээр зогсож байгаа. Цаашдаа ч гэсэн олон асуудлыг бид нар хамтарч шийдэх энэ хаалга нээлттэй байгаасаа гэж би хүсэж байгаа учраас энэ асуудлыг ингээд нээлттэй ярьж байгаа. Гашуун сухад яваад хүрээд ирсэн дараагийн засгийн газар зурагдсан байсан. Бодтой. За
За арчсан нам дотор бас дараагийн удирдлагуудын асуудлууд тэр зурагдсан засгийн газартайгаа очиод нийлцсэн байсан. Энэ бол шалтгаан. Ингээд маш том хэмжээний блок үүссэн. Би хэлээд зүгээр энэ асуудал байсан бол би залуучуудтай айл эрт очиод уулзчих байсан юм байна. Харамсалтай нь суур шалтгаан өөрөө энэ. Ерөөсөө л дараагийн нөгөө л сандал судлалын асуудал. Нөгөө л томилгооны асуудал. Тийм ч учраас хамтарсан засгийн газрын гэрээн дээр улсын эрх ашиг нэгт, намын эрх ашиг хоёрт, хувийн эрх ашиг гуравт гэдэг энэ үгийг би албаар оруулсан. Ийм л алдаанаас болж бид нар дандаа л засгийн газраа фейлдсэн. Тэгээд нэг юм сэрэн дунгуйшиж төрийн тойрог руу орсон. За энэ дээр энэ стратегийн ордын хилтэлтэй холбоотой, за энэ олон асуудалтай холбоотой бүх асуудлууд нэгдэж байгаа нь бодтой үнэ. Ордон дотор би хүч алдаж байгаа дэндүүс ойлгож байгаа. Одоо тэгээд нэг би бинэ хараад нэг худлаа ятгаад яах вэ? Ботол зүйлээр хин ямар хүн ярьж байгаа. За дараагийн цаанал хураалтын дараа хин ямар сайд болоод явах нь та нар ард түмэн маань бүгдийг нь хараар. Ямар жижиг их ашигаас болж ямар том хөгжлийн боломжийг устгаж байгааг бас тогтоож аваарай. Тэгэл одоо нэг хэдүүлээ ярьчаал уулцнаасаа өөр юм яриад явах. Боттой үнэ хэлэлтэй. Боттой бүх хүний чинь би хариулъя гэж байна. За гişүүд асуулт асууж хариулт авч дуслаа. За